Аливаа зүйлд эргэлцэхээр л нотлох гэж оролддог. Гэтэл хүний туулж өнгөрүүлсэн амьдрал, хүний үзэл баримтлал, хүн чанар зэрэг зүйлүүд бол жишээлхэд нотлох албагүй үнэн л бай. Тэгэхээр өнөөдөр ганцхан миний амьдрал болж гэн гэдэг үүднээс л асуудал хандмааргүй байна. Өнөөдөр би, миний үр хүүхэд, миний гэр бүл энэ нийгэмд амьдрна. Энэ нийгэм маань болохгүй л миний гэр бүл болохгүй л байна гэсэн үг. Бид арчилсан нийгмийг тоосхоор нь барьж байна. Нэг тоосох нь нэг гэр бүл юм. Гэтэл энэ тоосхыг нэг нэгээр нь суглаж хагалж байдаг буруу тогтолцоог солих цаг болсон. 70-80-аад онд чинь Орос сургуульд хүүхдүүдэд өгдөг их мод дэлгэрчээсэн. Тэгээд бүх хүүхдэл одоо Орос сургуульд яваад 23, Орос 3 гээл найз нөхөд бүгд л тийм Орос сургуульд сурдаг. Тэгээд би аавдаа гомдолдог байсан л та. Үгүй би л ингээд ганцаараа Орос хэлэхгүй болох гэж. Нэг өдөр бүр уйлсан. Тэгээд за чи том болоод ойлгоно гэд манай бол зөрсөөр хагаад ээжтэй зөрсөөр хагаад 4 хүүхэдтэй Монгол сургуульд оруулсан. Тэгээ би бол хожим бодоход бол аавынхаа бас энэ ухааныг бол биширдэг. Хэрвээ өнөөдөр би бас Монгол сургуульд ороогүй, Монгол сургуулиар хүмүүжигдээгүй байсан бол өнөөдөр юу гэдэг янз бүрийн нийтлэл бичих ч юм уу одоо энэ үзэл бодлоо илэрхийлэх бас надад тийм ээ янз бүрийн бэрхшээлүүд бол үүсгэл байсан баг. Гэтэл бол аливаа ер нь их хэл гэдэг бол одоо хүний мэдлэгийн бол суур байдаг юм байна. Байшингаар одоо харьцуулахад бол одоо яг байшингийн суур бүтэц тэгээ энэ бол зөв байжээч өнөөдөр энэ байшин доторх амьдрал бол зөв буцална. Гадаад хэл бол яг зүгээр хөгжлийн түлхүүр. Би л гадаад хэлийг сурахыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ бага наснд нь заавал их хэл дээр нь бүх мэдлэгийг цэгцтэй өгж байж өнөөдөр хүн гадаад хэлийг сурч болно. Боловсролыг зөвхөн ганцхан энэ академик боловсрол олгоход бол зарцуулж болохгүй. Боловсролыг бол ерөөсөө хүний хөгжил гэдэг юмруу л одоо чиглүүлэх хэрэгтэй. Зөв хүнийг бэлтгэх, энэ зөв хүн нь ирээдүйн зөв хөгжлийг цогцлоож чадах те зөв иргэн одоо энэ иргэний боловсрал, эрүүл мэндийн боловсрал, зан төлөвшлийн боловсрал, ёс суртахуун эх оронч үзлийн боловсрал энэ чиглэл рүү одоо илүү анхаарна. Өнөөдөр төр бол ажлын байрыг нь олж өгөх биш, ажлын байр нь тэнцэх ийм одоо сахилга баттай, төлөвшөлтэй ийм одоо өрсөлдөх чадвараа залуу хүнийг л төр бэлтгээд өгчих юм бол бусд нь бол бизнес эрхний асуудал. Монгол сэтгхүй гэдэг юм бол асар ховор зүйл. Бид дэлхийн улс орнуудаас ялгагдах ганц юмчил их хэл, монгол хэл. Бид бол гадаадаас бүх зүйлийг л авч чадна. Гэтэл бид нар энэ монгол сэтгхүй, монгол хэлний энэ баялаг, энэ бүх зүйлийг бол багаасаа сурж ээж л бид бол ойлгож аав. 2008 онд эдийн засаг салдангийн одон туяа эдийн засгийн алуурчдын намынчлал гэсэн маш чухал нийтлэл гаргасан. Энэ нийтлэлийг уншсан шийдвэр гаргагч нар улс төрчид бол шал өөр л болох учиртай. Ингээд шийдвэр гаргах төвшөнд уул уурхайн шийдвэрийг гаргахдаа мэдлэгтэй энэ талаар мэдээлэлтэй хүмүүсээс сонсох ядаж тийм хүмүүсээ монголчууд шийдвэр гаргах төвшөнд хүчтэй оруулах нь өнөөдрийн энэ уул уурхайн болон эдийн засгийн маш том эдийн засгийн алуурчдын золиос болохгүй байх баталгаа юм аа. Өнөөдөр бол бас харьцангуй эдийн засгийн алуурчдын тухай хүмүүс ойлголттой болсон байна. Өөрөө энэ асуудал нь ойлгохгүй байхын ч аргагүй өнөөдөр Монгол улсад яг энэ байдал өрнөж байгаа. Тийм учраас бид өнөөдөр асуудлыг зөв өнцгөөс нь ярих хэрэгтэй. Өнөөдөр бид энэ Фридланд гэж ганц хүнээс болоод байгаа юм шиг л яриад байгаа. Гэтэл өнөөдөр энэ гадаадын хүмүүс чинь гадаадын одоо том гүрнүүд, том корпорациуд өөрсдийн бизнесийн эрх ашгаа, эдийн засгийн эрх ашгаа хамгаалахын төлөө л яваад байгаа. Бас энэ хүмүүсийн буруу гэж хэлж болохгүй. Энэ хүмүүс шууд орж ирээд дээрэмтчихээг. Ард иргэдтэй харилцааг энэ хүмүүс хинтээ уулзсан. Энэ хүмүүс улс төрчилтэй уулзсан, эрх мэдлэлтнүүдтэй уулзсан. Тэр эрх мэдлэлтүүн дээр дамжуулж манай өөрсөндөө ашигтай хууль эрх зүйн орчин бүрдүүлж чадсан. Сүүлийн 4 жилд бид 9.6 тэрбум долларын гадаад өртөө болжээ. Энэ нөрийг 2 сая 500 мянган хүндэн хуваавал бүр 5 сая төгрөгийн урттай болж. Олгий төхөхдөж ийм өртөө, өтгөс буурлуудаж ийм урттай болсон гэсэн үг. Энэ нөрийг бид юугаар төлөх вэ? Алтан говийн гадаадынханд огчл төлнө. Юу толгой хөвдөн авсан Британд би Монгол Швейцараас илүү том газартай хэмээн хэлсэн байдаг.
Энэ нь оюу толгой мэдлийн 134 мянган квадрат километр газраа хэлжээ. Үнэхээр ч Швейцар орон 41 мянган квадрат километр нутагтай билээ. Ингээд болохоор галбын цэнхэр говь гадаадын эзэмшилд очиж байна. Шийдвэрлэх боломж бол байгаа. Оюу толгойг 51% болгож болно. За цаана 5 толгой стратеги олон ордууд байна. Тийм учраас бид бол энэ сонголтоо зөв хийж энэ ард түмнийхээ эрх ашигын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хүмүүсийг л гаргаж ирж байж өнөөдөр бид бол амжилтанд хүрнэ. Өнгөтэй өттөөр үнгүүдэг биш. Үнэхээр ядарсан тэр зүдэрч байгаа тэр хүмүүс тусалж чаддаг ийм чанар бол эмэгтэйчүүдэд байдаг. Эмэгтэй хүн бүр цаанаасаа юмыг хуваадаг. Та бүхэн өөрийнхөө амьдралаас мэдэн штэ. Нэг чихэр болохоор хүүхдтэй гэж хадгалдаг. Нэг чихэр болохоор ачтаа гэж хадгалдаг үстэй эмэгтэй хүн. Тэ? Олсон юмаа өөрөө идээд, бүр нэмж идээд, бүр нэмж хуримтлуулах гэж явдаггүй. Эмэгтэй хүн олдсон эрх мэдлээ хуваадаг. Эмэгтэй хүн олдсон баялгаа хуваадаг юм аа. Баянгол дүүрэг бол өөрөө асар их хүн амын нягтралтай дүүрэг. Дундаж нягтралаараа бол бусад дүүргүүдтэй харьцуулахад бараг 20-30 дахин их нягтралтай ийм дүүрэг. Тэгээ ер нь бол энэ бол магтаад авч зүйл биш л дээ. Яг 3-4-р хороол их сайхан үйлчлэгээний том төвлөрөл байдаг учраас иргэдэн тэнд сууршихыг хүсдэг байсан байж болно нэг талаас. Нөгөө талаасаа Баянгол дүүрэгтэр газрыг асар замбраагүй олгосон. Тэгэхээр асар замбраагүй олгоод нүх сүв болгонд жижиг жоохон ч гэсэн талбай олдвол тэнд орон сууцны барилгууд барьсан, иргэдийн нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн талбайгаас хайр найргүй газрын дээрэм хийж орон сууцуд барьсан. Тийм учраас би бол иргэдтэй уулзахад надад ганц захидал юм энэ. Өөрийнхөө хувийн амьдралд тусалцаа үзүүлээч гэж хүмүүс надаас бараг гуйдаггүй. Хүмүүс манай энэ хүүхэд тоглох талбайг хамгаалаад өгөөч гэж л гуйдаг. Тэгээ би бол ямар ч байсан энэ дээр нэг дөрвтэй ажил хий гэж бодоод нийслэлийн газрын албаны дарга сандуутай ярилцаад энд бол сануун бичиг зурсан. За энэ бол бас иргэдийн маань хувьд бас нэг гар дээрээ бариад явах бас их чухал баримт бичиг болсон гэж бас иргэд маань үздэг. Яагаад тэгэхээр тэр санамж бичгэд 2011 оны 11 сараас эхлээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр орон сууцны барилга, нэг давхар гаражийг газар олгохгүй, энийг бүр таслан зогсооно гэсэн ийм бичиг байгаа учраас энэ өөрөө энэ Баянгол дүүргийн энэ хит төвлөрлийг сааруулахад их чухал үүрэгтэй. Тийм учраас бид тэр Баянгол дээр хэрвээ газар байгаа л бол тэндээ цэцэрлэг барих хэрэгтэй байна, сургууль барих хэрэгтэй, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй. Улаанбаатарт хүүхдийн багтраа өвчин хөдөө амьдардаг хүүхдүүдийнхээс 3.5 дахин илүү байна. Энэ нь агаарын бохирдлоос шууд хамаатай. Улаанбаатарын агаар дах хар дугуулгын эх үүсвэр нь замд төгжирч байгаа 200 мянган автомашины утаа, гэр хорооллын 165 мянган өрхийн өдөрт төлж байгаа 1726 тонн нүүрснээс гардаг. Бохирдсан орчинд хүн яаж ч зөв хооллоод спортоор тогтмол хичээллээд урьдчилан сэргийлээд нэмэргүй. Агаар хөрсний бохирдол хотын шуугиан, нийгмийн бухимдал зэрэг нь эргэн бүртээ давагдашгүй хүчин зүйл болон хуурч өөрөөс нь ч хамааралгүйгээр эрүүл мэндийг нь сүйтгэж байна. Үүнийг яагаад өөрчлөхгүй байна вэ? За бид өнөөдөр юуг шинжлэх ёстой юм бэ? Өнөөдөр бид энэ хүмүүсийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа албан тушаалтнуудад нэгдүгээр хариуцлага тооцох ёстой. Манай нийслэл хотын эдийн засгийн асуудлыг бол би ерөөсөө л энэ нийслэл хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад л чиглүүлэх ёстой л гэж үздэг. 21 мянган төгрөг тараасан өдрөөс эхлээд архины борлуулалт бол нэмэгдсэн. 200 архины үйлдвэрээс өнөөдөр тал нь нийслэл Улаанбаатар хотод байна. Тийм учраас энэ бүх зүйлүүдийг шийдвэрлэхийн төлөө бүхэл хүч чадлаа дайчлан ажиллана. За эмэгтэйчүүд бид бол за мэдээж тэр уул уурхай өсрөнгөө хөгжил гэдэг тийм ээ том макро эдийн засаг гэдээ ярихаас илүү яг нийгэмд хуримтлагдсан байгаа өрхгөр гэрүүл эмэгтэйчүүд, залуучууд хүүхдийн асуудал дээр бол ахмадын асуудал дээр бол бид бол илүү төлхөө анхаарах хэрэгтэй. Энэ ажлаач бид нар бол угаасаа байглаасаа энэ ажилд илүү сайн ажиллаж ер нь амьдарч ирсэн хүмүүс. Өдөр бүсгүй хүний ухаан эхийн сэтгэл турийн бодлогод өгүүлэгдэж байна.
Эх хүн үрийн хайдаггүй. Эх хүн гэрэн зардаггүй. Эх оронд эхийн сэтгэл үгүйлэгдэж байна.